Бүгд найрамдах Солонгос улсад өндөр тариф тогтоосон нь мэдээж бидний санааг зовоож байгаа. Солонгосын компаниуд Америк нэгдсэн улсад үлэмжих хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Өөрөөр хэлбэл Солонгосын Америк нэгдсэн улсад хийсэн хөрөнгө оруулалт сүүлийн 2 жилийн хугацаанд 140 тэрбум $аар хэмжигдэж байна. Энэ хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь Техас, Индиана, Жоржиа, Алабама зэрэг бүгд найрамдах намыг дэмждэг мужуудад зарцуулагдсан. Энэ утгаараа тариф биднийг нэлээд гайхшруулсан зүйл байлаа. Бүгд найрамдах Солонгос улс тарифаас зүгтааж чадсангүй. Гэхдээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тарифыг харьцангуй уян хатан болгох талаар ярьж байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ? Ерөнхийлөгч Дональд Трамп бизнесийн салбарын хүн гэдэг утгаараа Солонгос компаниудын Америкт оруулсан хөрөнгө оруулалтыг үнэлнэ гэж найдаж байгаа. Трампын анхны цацгалын үед Солонгос компаниуд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн талаар тэрээр олонтоо дуртаж байсан. Энэ удаад ч Америк нэгдсэн улс дахь бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалт нэмэгдснээр үүнийг цаашаа авч үзнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дональд Трамп чухам яг ямар зүйл хүрэх гээд байгааг бид одоо хүртэл эргцүүлсэн хэвээр байна шүү дээ. Тэрээр дэлхийн худалдааны байгууллагын доор зохицуулагдж ирсэн дэлхийн системийг өөрчлөх орлого хийж байгаа гэж зарим хүмүүс үзэж байна. Бүгд найрамдах Хятад ард улс зэрэг бусад орнууд олон улсын худалдаанд шудраг бус байдлаар оролцож байгаа гэдэг шүүмжлэл элбэг байдаг. Энэ утгаараа дэлхийн худалдааны байгууллагын үйл ажиллагааг үл тоомсорлох асуудал гарч байна. Тарифын бус саадтгурууд ч өндөр хэвээр байна шүү дээ. Харин бизнесийн энэ нөхцөл байдлыг ойлгож байгаа юу? Урт хугацаанд ашигтай ажиллаж байвал богино хугацааны сорилтуудыг туулж чадах уу гэдэг асуудал гарч ирж байна. Боловсрол болоо нэн чухал зүйл шиг санагддаг. Хэдэн 7 хоногийн өмнө Аляска мужийн захирагч Майк Данливитэй уулзах боломж гарсан юм. Тэрээр өмнөд Солонгост айлчилж шингэрүүлсэн байгалийн хийн талаар ярилцсан. Тэрээр ерөнхийлөгч Трамп яагаад энэ бүхнийг хийж байгааг нийтэд тайлбарласан. Америк нэгдсэн улсад зээлийн хүнд төвлөрсөн дүн 36 их $80 хэмжигдэж байгаа. Нийгмийн дундаж болон доод давхаргийнхан ажилгүй болж байна. Тиймээс түүний өнөөдрийн хийж байгаа зүйл нь Америк нэгдсэн улсын хувьд шинэ эхлэл байх болно гэж Майк Данливи харж байгаа. Миний бодлоор хэрэв бид үүнийг маш ухаалгаар хэрэгжүүлж чадвал Америк нэгдсэн улс болон Америкчуудын хувьд энэ нь маш том боломж байх болно. Бизнесүүд энэ богино хугацааны сорилтуудыг даван туулахын тулд хэр их нөөц болцоо шаардагдах бол? Ихэнх бизнесүүд урт хугацааны төлөвөө анхаарч ажилладаг гэдэгт би итгэлтэй байна. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын хувьд бол үргэлж урт хугацааны төлөвийг харах ёстой. Америк нэгдсэн улс бол ирээдүйд ч хөрөнгө оруулах тохиромжтой газар байсаар байх болно гэж би боддог. Өнөөдрийн Солонгос улстай ижил богино хугацаанд бага зэргийн савлгаа гарч магадгүй. Гэхдээ урт хугацаанд бол итгэлтэй байна. Эдгээр хэлцээрээс хамгийн амар шийдэгдэх асуудал нь юу гэж та бодож байна вэ? Би хувьдаа Америк нэгдсэн улсад хангалттай сайн хөрөнгө оруулсан компаниуд болов уу гэж харж байна. Тухайлбал Hyundai компани байна. Hyundai нь Америк нэгдсэн улсад томоохон хөрөнгө оруулалт хийхэд зарласан анхны компаниудын нэг. Тэд Луизиана, Жоржиа мужуудад аль алинд нь хөрөнгө оруулалт хийсэн. Энэ утгаараа Hyundai компанид өөдрөг хүлээлттэй байгаа. Бусад Солонгос компаниуд ч мөн Америк нэгдсэн улсад хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа. Бидний хийдэг ажлуудын зарим нь үүнд чиглэдэг. Солонгос компаниудад Америкийн зах зээлийг ойлгож, боломжуудыг олгоход нь тусалдаг. Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд Америк Хятадын харилцаа хурцснаас хойш нийлүүлэлтийн сүлжээний зохион байгуулалт өөрчлөгдөж эхэлснийг бид харсан. Үүний дагаад өрсөлдөөн ч мөн нэмэгцээр байна. Зарим компани зүүн өмнөд Азийн бусад орнууд руу бизнесээ чиглүүлэн илүү төрөлж хийгч оролцсон. Тэгвэл Вьетнам улс ч мөн тариф өртөж байна. Нийлүүлэлтийн сүлжээ ирээдүйд хэрхэн өөрчлөгдөнө гэж бизнесүүд харж байгаа вэ? I've talked to a lot of different CEOs of Би Солонгост үйл ажиллагаа явуулдаг олон компани гүйцэтгэх захирлуудтай тарифын асуудлын тухай ярилцсан. Тэд охирлыг нөхөх байдлаар ажиллаж байгаа. Би үүнийг богино хугацааных гэж бодож байна. Магадгүй охирлын 3/1 нь нийлүүлэлтийн сүлжээнээс бусад хувийг компани өөрсдөө нөхөхөөс гадна бараа бүтээгдэхүүний үн нэмэх байдлаар л нөхөж байгаа. Богино хугацаанд хүмүүс энэ хүнд байдлаа ойлгоод улмаар үүнтэй дасан зохицож цаашдаа өссөн хөгжих байх. Харин урт хугацаанд байр сууриа илүү ахиулах байх. Зарим компаниуд хохирлыг нөхөхөр хэмжээний өндөр маржинтай биш шүү дээ. Энэ нь хамгийн том эрсдэл мөн үү? Мэдээж хэрэг зарим компаниуд хүнд байдлыг давж чадхаар хэмжээний ашигын маржинтай байхад зарим нь тийм биш. Гэхдээ том компаниуд, жижиг компаниудтайгаа хамтран ажилласнаар энэ хүнд нөхцөл байдлыг даван туулж чадна гэж би бодож байна.